Даршны баярыг ухтан цагаан сарын түүх ёс заншлыг залуу хойчүүдэд тайлбарлан таниулах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой цагаан сар соёлын өв сургалт хэлэлцүүлэхийг аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар Дархан сумын засаг даргын тамгын газар Хөдийн хөгжлийн төв Дархан хүнс компани хамтран зохион байгуулж байгаа юм а. Өнөөдөр буюу 2 дахь өдрийн сургалтыг сум багийн төвийн залуу албан хаагчдын дунд зохион байгуулж байна. Монгол Улсын үйлчлэгээний гавьяатай ажилтан мастер тогооч соёлын биет бус үеийг өвлөн уламжлагч Зунграагүй санаачлан өдгөө 4 дахь жилдээ энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тус арга хэмжээнд соёлын биет бус үеийг өвлөн уламжлагч Зунграй Дархан нэмнэр оролцож эдээ засахтыг бэлэгдэл, орчин цагт уламжлалыг зөв хадгалж хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөө өгч хэлэлцүүлэг өрнүүллээ. Сар соёлын өв сургалт хэлэлцүүлэг маань энэ жил 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тэгээд анх Монгол Улсын үйлчлэгээний гавьяатай ажилтан Монгол Улсын мастер тогооч соёлын биет бус үеийг өвлөн уламжлагч Зунграйгийн санаачлагаар энэ манай залуу үеийнхэндээ мөн одоо ахмадууд маань ч гэсэн өвлөн уламжлагч тийм ээ. Тэгэхээр ахмадуудаа дагаж ээжийн аваа дагаж бид нар бас цагаан одоо сар Монголын уламжлалт одоо энэ баяруудаа тэмдэглэдэг. Тэгэхээр зэрэг энэ одоо уламжлалт баяраа тэмдэглэхэд эдээгээ яаж засах уу, за ууцаа яаж бэлтэх вэ тийм ээ. За мөн одоо энэ сар шинтэй холбоотой ёс бэлэгдлүүдээ хэрхэн гүйцээх үү гэх. Тэгэхээр энийг бол одоо залуу гэр бүлүүдэд бол тулгамдж идэг асуудлыг нэг. Тэгэхээр зэрэг ахмадын хөгжлийн төв, за соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар маань Дархан сумын засаг даргын тамгын газартай хамтраад багуудынхаа одоо ахмад залуу гэр бүлүүдэд, за мөн одоо ахмад одоо залуу төрийн албан хаагчдад, за мөн ахмад наснуудаа гэсэн одоо 3 үе шаттайгаар энэ хүү сургалтыг зохион байгуулж байна. Цагаан сар нь уламжлал баяр ёслол төдийгүй монголчуудын ёс суртахуун ахуй соёл байгаль дэлхийтэйгээ зохицон орших ухааны илэрхийлэл болохыг онцлон тэмдэглэж, хойч үедээ зөв уламжлуулахын ач холбогдлын талаар сал солилцлоо.